Манай Монголд зүрх судасны өвчин яагаад сүүлийн жилүүдэд тасралтгүй өндөр түүний хүндрэлээс бид нар дандаа ингээд эрүүл мэндийн туслан зөвчлөгэнд их зарцуулж байгаа вэ гэхэлэр манайх үндсэн нөгөө хоолны хэрэглээ маань хасан өх тосны хэрэглээ өндөртөө байгаа. За хоёрдугаарт нь жимсний хүнсний ногооны хэрэглээ одоо 5 ба түүнээс дээш хүнсний нэгжийг өдөрт хэрэглээрэй гэхэд бид нар одоо 3 дээдл нь одоо хамгийн хэрэгэлдэг хүн 3 түүнээс одоо баг хэрэгжилж байна гэдэг бол бид нар амин дэм эрдэс бодис дээр нь нэмээд одоо тэр эслэгийн үйл ажиллагаа дутагдaltaй байна гэсэн үг болоход байгаа. Дээр нь нөгөө зөв найрлагатай тосны хэрэглээ бага байна. Тэгээд тавсны хэрэглээ өндөр байгаатай холбоотойгоор ерөөсөө зүрх судасны өвчний эрсдэл бол биднэрт одоо бүс нутгийн хэрэглээнд үндсэн хэрэглээнүүд байгаа учраас юуны эсрэгээр бид нар эрүүл байхын тулд одоо ногоо навч ногооч гэдэг юм уу те олон төрлийн жимс олон өнгийн жимс ногооны хэрэглээ дээр нэмээд хастай үр будааны хэрэглээ тэгээд одоо тослог багтай мах тэгээд тослог багтай сүүсүн бүтээгдэхүүн гэх мэтийг одоо яг нь өөрийнхөө амьдралд ингээд зөв одоо харьцаатайгаар хэрэглээд явах юм бол бид нар бас одоо нөгөө анхдагч буюу суурийн суур тэр хоол тэжээлгээ зөв хэрэглээд эхэлсэн байхад өнөөдрийн сонголтод бидний маргааш ирээдүг тодорхойлж байгаа шүү дээ. Үнэн тий.